Баярлалаа үзэгчдээ хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжлэн танд хүргэх гэж байна. Үргэлжлүүлээд студиуд бидний урилгаар орчуулагч Оюн Гэрэл ирсэн бол бид түүнтэй түүний орчуулсан кинонуудын тухай анх орчуулж эхэлсэн тэр түүх дурсамжаас бас хаалцаж та бүхэндээ хүргэх болно. Юунд түрүүнд өглөөний мэнд төргий сайхан амарсан уу? Сайн байцгаана уу? Та бүхэнд бас өглөөний мэнд төргий. За баярлалаа. За Оюн Гэрлийн хувьд үзэгчдээ Монголын одоо телевизүүдээр гарч байгаа маш олон одоо солонгос киноныг орчуулж үзэгчтэй бол хөргсөн байдаг. Солонгос кино орчуулахыг нэр юм. Англи. Гэхдээ яг уг нь бол миний өөрийн дуртай ажил учраас надад бол кайфтай байдаг л да. Тэгээд одоо нийгмээс бол одоо савнгийн дөр орчууллаа гэдэг нэг жоохон нэг тиймэрхүү хандлагатай. Гэхдээ яг хүн өөрийн л харах өнцгөлтэй тий. Хамгийн анх хэдэн онд кино орчуулж эхэлж байв. Анхны юм болгон хүний сэтгэл зүрхэнд хамгийн нандин байж үлддэг болов. Тэр киноныхаа тухайс болцгоо. Хамгийн анх 2012 онд юм уу 12 оны сүүлээр хаа кино орчуулж эхэлсэн. Тэгээд тухайн үед яг зүгээр сонирхол нэг хүн орчуулад үзээч гэдэг санал тавиад тэгээд орчуулад үзсэн л дээ. Гэтэ нөгөө нэг би өөрөө кино үзэх дуртай тийм байсан учраас тэр тухайн үед орчуулж исэн кино маань дэлгэцэнд нөгөө Солонгост гарч ирснээс биш яг одоо Монгол зонголд ороод ирсэн тийм кино биш, шинэ кино байсан. Тэгээ үзээгүй киногоо орчуулах надад бас айгүй кайфтай. Тэгээд орчуулад өгсний маань уншиж үзээд болж ийн гэ тэгэл одоо кино орчуулж эхэлсэн. Кино орчуулахад тэр дундаа яг солонгос олон ангит кино орчуулахад юун дээр нь хамгийн их анхаарах хэрэгтэй вэ? Зарим үед солонгос кино үзэж байхад одоо Монгол зүр цэцэн үгээр орлуулсан ч байх жишээний тэр бол мэдээж орчуулагч хүний тэр нандин мэдрэмж авяас чадвар ямар үгийг ямар үгээр орлуулвал тэр ард иргэдэд илүү ойрхон очих вэ гэдэг бас судалгаа хийдэг байх гэж хараад байна л да. Тэрнээс яг адилхан тийм утгатай үг байна гэдэг бас хавар болов. Тийм, ер нь бол яг адилхан утга. За утга дүүх юм бол байна. Гэхдээ одоо нөгөө нэг ахуй соёл нь тэнцэж өгөх юм бас ховор. Ягаад гэвэл бид нар чинь нөгөө нэг мал аж ахуйтай учраас ихэнх зүрх зүг маань мал хойно ямаач одоо тиймэрхүү үгнүүд ороод ирдэг. Тэгэнгүүт утган дүүгээд байдаг тэр үгийг тавьж болдоггүй бас тохиолдлууд байдаг. Тэгэхээр тэгэл одоо эвийн болол утган дүүгээд бүх ингээд ахуй соёлд таарж их юм бол шууд Монгол зүрх цэцүүгээ тавих нь хамгийн зөв байдаг. Тэгээд ахуй соёлд таарахгүй одоо солонгосон учиргүй мал гэдээ яриад байхаар эвгүй байдаг. Учраас тэрийг бол тэгээд хичээгээр утган дүүжсэн ч гэсэн тэр үгийг ашиглахгүйгээр тэгээд арай жоохон хэлбэрийг өөрчлөл орчуулах хэрэг гардаг л да. Кино орчуулга, бичгийн орчуулгаас ирнэ юугаараа их ялгаатай нь ялангуяа та ингээд солонгос олон ангит одоо уран сайхны кинонуудыг орчуулж штэ. Тэгэхээр магадгүй одоо жишээ Европын тэр олон ангит киноны орчуулгын хувьд дээр ялгаа ирнэ хэрэг анзаарэгддэг үү? Бичгийн орчуулга одоо кино орчуулга хоёр бол аюу том ялгаатай. Яагаад гэвэл кино орчуулга нь бол хэдийгээр би шивдэгч гэсэн кино орчуулга гэдэг бол ерөнхийдөө баг ярианы ам орчуулга болоо явцдаг. Бичгийн орчуулга болохоор илүү иргэдмийн тал руугаа байдаг. Тэгээ миний анзаарснаар бол өөрөө жоохон яриасаг хүн бол ам орчуулга хийхэд арай дөхөмтэй байдаг юм байна гэж ойлгоод байгаа. За Европ кино, Солонгос кино хоёрын хувьд бол одоо Солонгос кино өөлсөн үнд ялгүй хэтрүүлэгтэй юм да. Европ кинонууд бол илүү амьдралд арай ойрхон байдлаар харуулах гэж хичээдэг юм шиг санагддаг. Өжиг хүртэл та ер нь хэр олон солонгос кинонуудыг орчуулж байсан бэ? Энэ дундаас онцолж ямар кинонуудыг бас үзэгч олондоо тодтгоо хэлэх вэ? Нийтдээ нэг 40 гаруй кино орчуулсан баха бүтнээр нь бол тэгээд одоо хамгийн одоо өөрт ойрхон үлдсэн кино гэвэл Ээж гэдэг кино орчуулсан. Тэр бол одоо их хүн гэдэг одоо их хүн үхлийн босгон дээр ирэхэд хэнийг хамгийн түрүүнд боддог вэ? Өөр хүүхдийн төлөө юу хийж чаддаг вэ гэдгийг харуулсан кино байсан. Тэгээд тэр киноны гол дүрийн хүүхэд миний хүү хоёр чацуу байсан. Тэгээд тэгин гут бас хүн чинь айгуу сонирхож тэгэхээр илүү ойр тусдаг нөгөө миний хүү шиг насны хүүхдийн ээжэд ийм юм тохиолдож байна. Тэгэхээр хүн бас ингээд өдий настай хүүхдээ орхиод үхэн гэхээр ингэдэм байна гэдэг бас бодол төртгөл юм байл л дээ. Ер нь солонгос кинож гэлтгүү кино орчуулахад нэг үйл явдлыг гэхүү нэг болсон зүйлийг хэр олон дахин сонсож байж харж үзэж байж орчуулах шаардлага гардаг юм бол таны хувьд хэр хугацааг зарцуулах вэ нэг кино орчуулахад? Нэг киног 60 минутын бүтэн кино орчуулахад хамгийн дээд нь 4 цаг, доод нь 2 цаг 30 минут зарцуулдаг. Тэгээд ер нь бол яг нэг туршлагажаад ирэхээр нэг тэгж сценыг олон дахин үзээд их шаардлага болчихдог да шууд явцдаг. Зүгээр нөгөө ёжилж хийсэн ч юм уу одоо тэрийг нэг үгээр нь шууд орчуулах биш агуулгыг нь гаргах шаардлагатай сценыг бол олон дахин үзчихэж яаж гаргуул эвтэйхэн буух вэ гэдэг юм
гардаг. Тэрнээс биш бусдаар бол ер нь энгийн яриаг бол шууд явчихдаг. За ингээд манай найруулагч бол таны орчуулсан киноны хэсгээс болоод дүрсээс бол бэлдсэн байгаа. Тэр дүрсийг харж байгаад үргэлжлүүлэн ярилцаж болно те. Тэгэхээр бол клипний хэсгээс ч бас бэлдсэн байгаа те. Ер нь Солонгос киног ингээд орчуулж явах явцд байд юм уу? Ер нь нэг хэсэг бол хүмүүс ингээд Солонгос киног шимтэн үздэг байл. Одоо харьцангуй үзэгчид бол зөөрсөн гэж бол зөв үзэгчхөний бол анзаардаг байхгүй. Тэр үгээр бол бас хүмүүжж штэ. Залуучууд ингээд ярилцдаг ингэж хилцдэг байсан үе байж таас те. Тэгэхээр орчуулагч маш их хариуцлага оногч юм да те. Тийм, орчуулагчид аягүй хариуцлага оногдог. Одоо нэг шүүмжлэгдээд байгаа штэ те. Золиг минь гэж ярьж байна. Гэтэл бид нар амьдрал дээр золиг минь гэж өдөр тутамдаа ярьдаг, цаг минут тутамдаа ярьдаггүй те. Гэтэл яг бас нөгөө орчуулагчдад нэг хүндрэлтэй асуудал байдаг нь болохоор золиг минь гэдэг үгийг бол уг нь бол амьдрал дээр тэр солонгосчуудын хувьд бол гүлэг минь ч юм уу, зулцаг минь ч юм уу тиймэрхүү үг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид тэрийг эффект гүлэг минь новш минь гэд цацаад байх бас айгүй хүндрэлтэй болчдөг. Тэгэхээр яалтч байхгүй золиг ч юм уу одоо нэг арай жоох зөөлрүүлдэг. Монд монш гэдэг үгээр орлуулж бас боолдог. Гэтэл нөгөөд нэг залуучуудын үйл явдалтай кинонд мондмин гэдэг бас айгүй хэцүү байдаг. Тэгээд тиймэрхүү асуудал гарна. Яг одоо үзэгчид бол Ким Дуухан киноны хэсгээс. За энийг бол үзчихсэн юм байна энэ киног. Энэ киног мэдхгүй монголчин бараг хоороо болчихсон тийм ээ. Энэ киног орчуулж байсан үеийнхаа дурсамж түүхээс сонсвол хөвгтэй явдал юу тохиолдож, энэ киног орчуулахад тулгарч байсан саад бэрхшээл хамгийн сайхан зүйлс нь юу байсан бэ? Энэ киног орчуулахад нөгөөд нэг ингээд зодтолтоод тэгээд эдгээр чинь нэг бүгдээрээ нэг хочтой шүү дээ тий. Тэгээд нөгөө хочин дундаа заримдаа өөрөө төөрнө. Тэгээд энэ чинь одоо хин нөлөө гэж заримдаа мартаал нөгөөдүүлийнхээ хочийг солино. Тэгээ энэ чинь нөгөө аягүй хэрүүлттэй, хараалтай. Тий. Би нэгэ хараад тэгээд тэгэн гоо чинь нөгөө хараалыг чинь амар хүмүүс ингээд нохоо шиг уралцаад хэрэлдэж яхад хүй ягаад ганц гэдэг юм нэг сонирм тийгэж орчуул болохгүй. Зодооны олон бүлэгтэй тий. Бүлэгтэй тэгээд нэг үгийн солилцохлоор нөгөө агуулга нь гарахгүй, үгийн солихгүй болохоор эфирт цацаж болохгүй гэдэг нэг тиймэрхүү хүндрэлүүд айгүйх гардаг байсан. За түнчлэн дахиад болцъё гэд бас та киног орчуулж байсан шүү дээ. Тэр кино бол одоо Ким Дуухан шиг хүн болгон магадгүй үзээгүй гэж хэлхэн зүйтэй байх. Яг тэгвэл харьцангуй шинэ үеийн гэж бас онцлол зүйтэй байх л да. Тэгэхээр хүүхэд залуучуудаас их сонирхол үзсэн байгаа. Үйл явдал бас их хөгжилтэй шүү дээ. Энэ үү те? Тий, энэ айгүй хөгжилтэй кино. Тэгээ одоо нөгөөд нэг залуухан гэр бүл болоод удаагүй хосууд үзүүл айгүй өгөөжтэй кино. Ер нь хүмүүс ингээд кино үзэхдээ жоохон харах үнцгөө өөрчлөөсэй гэж би хүсдэг юм. Заавал тэрийг савнгийн дөөрийн тэр гэлгүүгээр энэ киноны өгүүлэмжнээс надад хэрэгтэй юу байна вэ гэдэг юмыг л өөртөө шингээгээд авчвал кино бүтээж байгаа хүмүүсийн зорилго тэр байдаг ах гэж боддог. Тэгэлгүй яах вэ? Ер нь үзэгч ямар байна тэрэнд нь бас тохируулж бас уран бүтээлийг хийгээд байна. Тэгэхээр ер нь бол киногоо ингээд орчуулгатай юм уу сонгохдоо ер нь ямар шаардлагыг та ер нь илүү түлхүү тавьдаг эсвэл ер нь захиалагчийн дагуу орчуулга хийдэг үү? Ер нь бол захиалагчийн дагуу хийдэг. Гэхдээ би бол нөгөө тийм амар сунжирсан үйл явдалтай киног орчуулах жоохон сонирхолгүй байдаг. Одоо нөгөөд өшөө авдаг. Тим кино бол жоохон дуургүй. Манай захиалагч ч гэсэн тим кино гаргах сонирхол багтай байдаг. Гэхдээ яг үдэрийг бол үзэлтийн хувь нь арай өндөр байдаг. Яг бодит байдаг. Сүүлийн үеэс анзаараад хахад солонгос киноны анги илүү багасаад байна уу та гэж ажиглагдаад байна л да. Нэг 16 ангитаагаар тий эсвэл 24 урд нь бол бүр 100 идгээл гараал явдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр олон сайн үзэгч юм шиг тий. Хаяас үзнэ. Тэр үед бол 100 идэ анги киног манайхан бас шимтэж үзээл 3 4 сар дагнаал гардаг юм кино байдаг шүү дээ. Үйл явдал гарч байхад ойлгогдохгүй үг ч юм уу эсвэл орчуулахад одоо бэрхшээлтэй яаж ойлгуулах нь тодорхойгүй үг ер нь хэрэг тааралдах юм. Тэр нөгөө киноныхоо жанраас шалтгаалдаг. Ялангуяа инээдмийн кино, инээдмийн үйл явдалтай комеди маягийн кино орчуулахаар тийм асуудал айгүйх тулгардаг. Ягаад гэвэл нөгөө соёлын ялгаанаас болоод тэр чинь тэр хүмүүст инээдтэй мөртлөө орчуулад хөрвүүлэхлээр бидний ахуйд болохоор буухгүй ямар ч инээх юм байдаггүй. Тэгэн гууд чинь нөгөө үзэж байгаа хүнд инээх юм байхгүй байхад цаанд жүжиглж байгаа жүжигчид инээгээд маазраад байдаг. Энийг гаргах амар төвөгтэй байдаг юм бол. Заримдаа ингээд кинон дээр бол за хосууд бие биедээ ингээд хайртанд дурлаа илэрхийлэх те хайртай байгаагаа бол цөөн үгээр хэлж штэ. Тэрийг одоо Монголын тийм яруу сайхан утга уянгийн үгээр гаргахад хэр бэрхшээл гарч байна те. Солонгос үг өөрөө хэр их баялаг юм.
Солонгос үг одоо за одоо баялаг биш гэж ярих нь одоо хаашаа. Гэхдээ манай монгол хэл бол илүү баялаг. Айгүй тийм уянгийн халилтай. Хүн хүсснээр илэрхийлж болохоор тийм баялаг. Гэхдээ ер нь бол хэдийгээр би 10 жил орчуулж байгаа ч гэсэн монгол хэлэндээ айгүй муу юм аа гэж өдөр болгон өөртөө дүгнэлт тавьдаг. Байнга өөрийгөө одоо тийм байнга ингээд сайжруулах хэрэгтэй байдаг тийм. Мэдгээ нэмж штэ. Үгийн сангаа би баяжуулах хэрэгтэй байдаг. Одоо хаантай кино орчуулж байгаа бол хүндэтгэлийн үг сайн мэддэг. Залуусын кино орчуулж байгаа бол залуусын өнөөдрийн үг хэлдэг. Өшөө хайр дурлалыг хүн яаж уянгийн халилтайгаар ярьж болдгийг гэдэг имийг мэдчих хэрэгтэй байдаг. Байнгын судалгаа. Тийм байнга одоо тэгэл хүмүүсийн ярианаас айгүй үг түүд сонсдог. Ингэж хэлж бас болдго юм байна. Ингэж ярьдаг юм байна гэдэг ч юм уу тийм байдлаар судалж үг цээжилдэг. Та киногоо орчуулж явах явцдаа мэдээж бүтнээр нь үзээд дуусгаж байна гэсэн. Тэгэхээр тэр кино болгоноос төрсэн сэтгэл эргээд танд бас тодорхой хэмжээнд өөрчлөлтийг авчиад байдаг байх л та. Киноноос та ер нь юуг нь хамгийн их онцолж өөртөө үлдээхийг эсвэл суралцахыг хүсдэг юм бэ? Тухайн киноны үйл явдал дээр одоо тэгэхээр бүхэл кинон дээр эмэгтэй хүн гардаг тийм. Эмэгтэй хүнээс ямар аншин гарч болдгийг, айлын эхнэр хүн, айлын ээж хүн яах ёстой юм, хүүхдтэйгээ яаж харьцдаг юм бэ гэдэг юмыг их түлхүү өөр дээрээ тусгаж авч боддөг юм шиг байгаа. Зүгээр ерөнхий утгаас нь бол амьдрал ямар баялаг байдаг, ямар олон төрлийн хүн байдаг вэ гэдгийг л илүү их хардаг, ойлгодог гэх юм да тийм. За бидний ярилцах цаг дуусч байна оюун ирлээ. Таны одоо хийж байгаа, бүтээж байгаа ялангуяа нэг киноны орчуулгын салбар гэдэг бол Монгол бол чухлаар тавигдах салбарын нэг. Тэгэхээр кино орчуулдаг залуучуудын мэдлэгийн хүрээ яг таны дурж байгаа шиг үгийн сан ариун байх тусмаа кино үзэж байгаа үзэгчид бол ялангуяа одоо орчин үеийн залуучууд бол тэрүүгээр ингэж үг хэлгээр гоёдаг, чимдэг үед бол маш их хариуцлагууд оногч байгаа. Тэгэхээр дараагийнх нь уран бүтээлд их амжилт хүсье. Урилга хүлээсэн баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оруулсанд баярлалаа. За маш их баярлалаа.